Юу яцгаандаа үзэгчтэй. Өнөөдөр та нартай нээхгүй цэвэр агаар шиг сэтгэлийн утсыг хүндсэн хамгийн гол нь ямар ч нөхцөл байдалтай байсан сэв хитл урам зориг өгөх нэгэн онцгой киног ярьж өгөх гэж байна. Энэ бол Mrs. Harris Goes to Paris буюу Хатагтай Harris Paris-ыг зорьсон нэмэх нэртэй энэхүү кино маань 2022 онд олон хүртэл болж кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч ашиг орлогын хувьд ч гэсэн чамгүй амжилт гаргасан байт юм аа. Ингээд кинонд орцгоё. Ажилч ангиас гаралтай нэгэн ахмад насны эмэгтэй англи улсад аж төрөн суудаг юмсанжээ. Түүнийг Хатагтай Харрис гин. Тэрээр өглөөнөөс эхлээд айл айлаар орж хуурийн дагуу цэвэрлэж амь зуудаг ажээ. Нэгэн удаа түүнд илгээмж ирэх ба тэр илгээмжнээс нь олоон жилийн өмнө дайнд яваад эргэж ирээгүй нөхрийнх нь бүгж гараад ирлээ. Дайнд амнасаа алдсан талаарх мэдээлэл хэзээ хойно ирж буун энэ болтой. Нэг талаараа гонигтай байгаа боловч олон жилийн эц төгсгөлгүй хүлээлт энд хүрээд дууслаа. Дараа өдөр нь их нэгэн чинэлэг айлд цэвэрлэж явах үеэрээ ягаад ч юм тэр айлд байсан Георгийн тансаг даашинзанд өөрийн ирэхгүй нүд унгаж за бараг л сэтгэл зүрх нь хорогдчих шиг боллоо. Тэр даашинз нь хэдэн мянган оддыг шигтгэж гэрлэр урлсан гэмээр гялзан харагдах ба түүний хувьд амьдралдаа үзэж байсан хамгийн тансаг эдэн байв. Даашинзны эзэн түүний алмаарлыг хүлээн зөвшөөрч гой сайхныг нь гайхуулах ба уг даашинзыг 500 паундын үнэтэй гэдгийг түүнд хэлэхээ мартсангүй. Харин энэ мөчөд Хатагтай Харрисын толгойд тэр их тоон аягүй огцон бууж шууд л нүдэнд нь гуниг хурж байгаа харагданаа. Гэхдээ л ид шидийн гэмээр тэрхүү тансаг мэдрэмж түүнийг эргэл буцалгүй эзэмджээ. Шунал гэхээсээ илүү урлагдлаасаа гой сайхан зүйл сэтгэлд татагдах гэж ойлгох нь зүг баха. За тэгээд өдөржин шал угааж жижиг сажиг ажил хийж амь зоогодог түүнд 500 паунд гэдэг даанч хоолын мөрөөдөл байла. Гэсэн ч Харрис Хатагтай энэхүү амьдралд нь гинт гарч ирсэн мөрөөдөлтөө бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр өөртөө нэг л өдөр Парисыг зорж өөртөө Кристиан Диорын тансаг даашинз авч өгнө хэмээн амлалт өглөө. Нэгэн шөнө Хатагтай Харрис яаж зүгээр ах вэ? Суглаа адэр бөглөөд хитэн тоо тэмдэглээд бас хурган итгэл найдвартай унтахаар итвэ. Маргааш нарийн түүнд жинхэнэ аз тохиов гэлтэй өнөө суглаанаас нь 150 паунд хочждаг юм да. Гэхдээ бас тэгээд хичээж байгаа хүнийг аз ивэдэг гэдэг нь үнэн бололтой. Хатагтай Харрис өсөж хөөрөөд л түүний дотны найз Винич мөн өмнөөс нь хагартлаа баярлж байв. Ингээд сэв хитл урам авсан ихч маань үлдсэн нэлээд их мөнгө хичээнгүлэн цоглож эхэлнэ. Бус хүмүүс автобус хариуж байгаад Хатагтай Харрис цас борог үл тоон ажилдаа алхасаар ирэх ба бус хүмүүс тухтай амьдарч байгаад мань ихч хэдэн ажил хийгээд байгаа бүү мэд. Тэрээр айлс айлын хооронд гүйж цэвэрлэгийн завсар зайгаараа хүмүүст хувц ойж өгнө. Энэхүү айжмаар холын мөрөдлөхөө төлөө баг гэлтгүй олсон зоос бүрөө цоглуулсаар байла. Гэвч амьдрал хизээл дардан байдаг байлаа та. Эдийн засгийн уналтаас шалтгаалж байнга ажилуулдаг айл нь түүний ажлын цагийг багасгаж ич байх шиг. Хөөрхий ихч одоо тэгээ бас сэтгэлээр уналгүй яах вэ? Олон жилийн ганцаардлын дараа арайхийн шинэ мөрөөдөлтөй болсон байхад түүндээ өрхийн тулд хичнээн саад бэрхшээлийг давах ёстойг зөвхөн бурхан л мэддэг байх та хөөрхий. Гэвч хувь заяа түүнийг бүр мөсөн хөсөр хайсангүй. Нэгэн орой тэрээр харанхуй бороноор гэртээ ирж явахдаа шалбаагийн дунд гялцсан эвтэх нэгэн зүглийг олж харлаа. Тонгоогоо тартал амар үнэтэй алмаа зүгж үйт юм да. Энэ бүгжийг зарчвал мөрөөдлийн даашинз авах байтугай мөнгөтэй болох боломжтой шүү дээ. Гэсэн ч Харрис игч маань огтхонч эргэлцсэнгүй шуудхан цагдаагийн газар авчиад тушаалаа. Нэгэнт энэ бүгж өөрийнх нь биш мөн хайсан үнийхээ хувьд үнэтэй зүйл гэдгийг мэдэж байсан учраас түүний энэхүү үйлдэл нь ямар өндөр ёс суртахуунтай хүн гэдгийг нотолж байх шиг. Игчийн найз Винийн түүнийг өдөр бүр гунигийн талаа царайлаад гундуухан яваг анзаараад сэтгэл санааг нь сэргээхээр нохоон уралдаа руу дагуулж явахаар ятгаж дөнгөдгөө. Тэнд очтол Хатагтай Харрис Францаар Haute Couture буюу өндөр зэрэглэлийн загвар гих тун өрмөс нэртэй 6 дуурын нохойг тоочглох ба энэ нохооны нэр нь хүртэл түүнийг мөрөөдөл рүүгээ ойртож бүг сануулах шиг болов. Угаас нэг хэрэгэлзээд өгдөг төрлийн хүн биш болохоор тэрээр бушуухан шиг нөгөө л өмнөх суглаанд очсон мөнгнөөсөө 100 паунд гаргаж ирээд 6 дугаартай нохоо дээр мөрийг тавьчихлаа гэж. Тасалбар зарж байсан Арчигийн хэрэгтэй түнд яах юм бэ? Тэр нохоо ялах боломжгүй штэ. Хэмээн сануулдаг ч игч болбоос зүн совиндоо дийлдэд түүний сануулгыг хайхарсан ч хүн. Гэхдээ төд бодлого уралдаан эхэлж нөгөө 6 дугаартай нохоо ч бүр төрүүлээд тариалгаж өглөө. Үүнийг харсан Хатагтай Харрис орж хашгиж үсэж тэгдээд юу мөрөөдөл нь биелэх гэж байгаа мэт баярлна. Гэвч барайны шугамд ойртох мөчөд нөгөө загварын нохоо гинт зогсож игчийн хам итгэл найдварыг бодоо олгов. Хөөрхий дөө. За ингээд 100 паунд салхинд хийсэн байт юм аа. Бэтэн толгоогоо мэдүүлээд гарч чадахгүй зарим нэг хүмүүс байна бас нэг бодохоор байгаа зү. Сэтгэл санаа нь авах юмгүй болсон игчд маань нөгөө мөрийг тавихаас өмнө дахин нэг бодолцож үзхийг сануулад исэн Арчи гэдэг нөхөр хэлж байгаа. Мөрөөдөлтэй байна гэдэг буруу зүйл биш ээ. Гэхдээ бодит нөхцөл байдлыг ч гэсэн мөн хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Хэмээн аяархан шивнэн. Энэ явдлын дараа хэд хоног гэрийн мухар сахиж хүнжлөөсөө цохуулсангүй игч маань. Гэтэл нэг өдөр түүнд Хатагтай Харрис тайлгаш нөхөртэй тайлаар дуулах гэсэн мэдээтэй гэж хашгирах эрэгтэй хүний хоолой түүнийг босч хаалга тайлахаас өөр аргагүй байдалд оруулав. Бас юу дуулгаж зовоох юм бол доо гэтэл дайнд эр нөхрөө алдаад бэлэвсэрч хоцорсон тул тэтгэмжийн мөнгө нөхөн авах боломжтой болжээ. Тэгээд нөгөө цэрэг хүнтэй уулзаа сууж байтал нэг цагдаа ирээд игчийн олсон жинхэнэ бүгжний эзэн олцсон тухай дуулгав. Тэр үн Хатагтай Харрис маш их талархаж шудраг занг нь үнэлж шан харамжийг чарамгүй хүртээсэн бололтой. За ингээд гадны орж очинтой яаж баярлахаж мэдгүй самбардан зогсож байтал нөгөө нохоон уралдааны ажилтан Арчи бас өрөөд ирчих юм аа. Тэгэд Харрис игч тандан хэлж байгаа юм. Тэр өдөр босс миний ард хараад байсан болохоор би мөнгө чинь авахаас өөр арга байгаагүй. Гэхдээ би 10 паундыг чинь авч үлдээд арай хожих магадaltaй нохоо дээр мөрийг тавьсан юм аа. Харин тэгтэл чи 100-аас ч илүү хожиж маань мөнгө ав. Яг над баярлж байгаа бол дараа нэг бүжгийн тамт явахд болно доо гэд их баяртайгаар хэллээ. Шудраг зан цэвэр ариун сэтгэл игчийг маань мөрөөдөлд хүрэхэндээ
Иймхүү хатагтай хайраас нохон уралдаан, бөгжний шагнал, цэргийн тэтгэмжгээд нийтдээ 582 паундыг цуглуулж чадсан тул Лондонгоос Парис руу хүрэх нисэх онгоцны тизээ захиалав. Орчин үед бидэнд иймэрхүү гинтийн санхүүгийн хэрэгцээ гарвал зээл авах сонголт байдаг болжээ. Хэрэгцээтэй үедээ ямар ч асуудалгүй зээл авахын тулд бүрэн оноо хэрэгтэй гэдгийг та мэдв үү? Тэгвэл бүрэн оноо гэж юу вэ? Бүрэн оноо нь Монгол хүний санхүүгийн онцлогт нийцсэн, хиймэл оюухан суурилсан Монголын анхны зээлч зэрэглэлийн оноо бүхийн үнэлгээний систем юм. Энэ нь таны зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, орлого, худалдан авалтын хэв маяг, байршил, торгуул зэрэг олон төрлийн мэдээллийг нэгтгэн тооцоолж таны хэр итгэл даахуйц санхүүгийн сахилга баттай хүн бэ гэдгийг илэрхийлэх оноо юм. Өөрийгөө бүрэн төлөөлөл. 10,000 ям онцгой. Би яг хөр бич Сингагаас гоё навчиж болно. Хотод гоё юм бид тэр хоол ирж шүү. Хаана хэлэх шин так Мехико. Өөш мажинэрэ Lexus 900 авч байгаа. Тийм үү? Галгууравтаа авсан чинь доторлогоо гэсэн чинь 34 сая явуулж. Сайхан мажиныг даан дөрөв авлаа. Оо за. Өөш тэрүүгч бай агаарслыг нь гаръя л да. Тэхүү хэдүүлээ үе. Та хоёроо оноо чинь дийдээ. Тэр нь Исмиш байна мó. Яриад байгаа чи юу яшээд байгаа юм бэ? Бага. Ерөнхийдөө бол тодорхой хэмжээнд бол минийхээ өндөр гэж би боддог нь шүү дээ. Танай найз чинь дээд оноотой юу? Бараг 950 юм уу? Өөрийгөө бүрэн төлөөлөл. Гэхдээ тэгээ явахтай ихч маань анхудаа онгоцон сууж байгаа тул хурган айцтай ирнэ сэтгэлэн тогтлоостой. За ингээд эцэст нь энэ ихч маань мөрөөдлийн Парис хотноо газарсан байдаг юм аа. Парис төснийхээ дараа бас л мөнгөө хэмнэхгүй чадсангүй. Галт тэрэгний буудлын сандал дээр шүнийг өнгөрөхөөр шийддэг ба хэдэн нөхөрсөг бөбөөчд түүн тань болов. Өглөө болгоо сайхан сэтгэл бөбөөчдийн нэг нь түүнийг Диорын төв байрлуу замталж өглөө. Диорын байрны гадаа баян үйлчлүүлэгчдийг угтахад зориулж улаан хевс засцсан бололтой. Зорьсон газараас саадгүй хөрсөн ихчийг дотогч орохын өмнө нэг нь загвар өмсгч байрын хүн их л яарав санд руу ирэх ба улаан хевсэн дээр бүтрээд унчлаа. Гэхдээ энийг нь харсан манай сайхан сэтгэлтэйгч түүн дээр дорн туслаад түшид босгож байгаа харагдана. Энэ загвар өмсгчийг Наташа гэх бөгөө тэрээр дотогч яаран сандран орохдоо цүнхэн унгаагаад явжээ. Игч одоо цүнхийг нөхөр түүний араас яаравчлан шатаар өгсөн. Гэхдээ тэгтэл нөгөө модель охин чинь цүнхийг нь олж өгсөнд баярлаад Франц хүн юм гэсэндээ ихчийг бүр үнсээд авдаг шүү. Энэ өчүүхэн үйлс нь түүний Парис дөнгөрүүлэх аяллаа гайхамшигтай эхлэл гэдгийг Харис игч маань хараахан мэдээгүй л явна да. Энэ явдлын дараа Харис игч харилцагч утга хэсгийг нь олж ирээд ихэмсэг байрын менежер хүүхнээс даашин судалдаалдаг хэсэг хаана байдаг юм бэ гэд асуудал нөгөө хүүхэн чинь нүдээ эргэлдүүлээ. Аль ихчийг доороос дээш нь хараад энгийн хувцсан хүн тул үл тоомсорлон болонд очиж суух дохоо өгснө. Баян чинэлэг зочдыг хамаг сайхнаараа мишин угтсаар бүхэлзэж байдаг шүү. Харис игч хэлж байгаа. Би хамгийн түрүүнд ирсэн атал намайг яагаад дотогш оруулахгүй байгаа юм бэ гэж бухимдах боловч нөгөө менежер хүүхэн ихчийг үл тоон өөр нэг их цантай баян эмэгтэйг огонтой нь хамт унаж тусан хүлээн авах ба бүр хамаг анхаарлаа тэдэнд хандуулчихмаа. Тэгснэ Харис игчийг тэнд байлах нь Диорын нэр хүндэд тарьшлан энтергээд иргэдээ ажилтнаа хэлж байгаа. Энэ эмэгтэйг эндээс хурдан гарган явуул гэж байх шиг мөнгнөөс өрөн бодгоо байгаа юу да. Гэвч Харис игч түүний энэ босромог үйлдэлийг эсэргүүцэж зоригтойгоор хэлж байгаа. Тэгж ярих юм бол би өдөр шөнөгүй ажиллаж шал шавхаатай зууралдан байж даашин заах мөнгө хураасан юм шүү. Би Диороос мөрөөдлийн даашин заа нүдэрээ үзэж сонгож авах гэж ирсэн. Өөр та нараас хүсэж байх малгай гэж хэлээд хамаг боодолтой мөнгөө гаргаж үзүүлэх нь тэрэ. Тэгтэл зочид дундаас бас нэг чинэлэг байрын нас дээр урагш гарч алхаж ирээд игчийн мөнгийг нь буцааж далд хийлгээд энэ үнийг надтай хамт явж байгаа миний зочингээ бодчих. Хэмээн игчийг сугадаад үзүүлбэрийн танхим руу ороод явчлаа. Гэхдээ тэгтэл нөгөө ааштай менежер хүүхэн өнөөдөр Диорын 10 жилийн ой байхад тэр гэж ингээд баг боож өгөх шахаж байгаа маа. Яг энэ үеэр нь тайзны ард бөөн чимэн шүүгэн болно. Тэгээд манайхаа нэг цэвэрлэгч ирээд ажиллаж хураасан хамаг мөнгөөрөө даашин заавах гэж байна гэд шивэр авир хийж загвар өмсөгч ч гэсэн хөшигний завсраар игчийг сонирж ирхэн шаган араастай. Нэрээ нөгөө игчид тусалсан тэнгэрийн гэлтчиг эрхмийг Маркиз гэдэг ба тэрээр игч танд хэлж байгаа. Хэрв танд таалагдсан даашинз гарч ирвэл энэ цаасан дээр дугаарыг нь тэмдэглээрэй. Үзүүлбэр дуусны дараа худалдаж авах боломжтой юм шүү. Хэмээн нөхөрсөөр зааварчлана. Энэ үеэр Харис Маркизийн Ингри халаасан дах жижигхэн сарнаг олж хараад үнэр мөнүрийг нь мэдрээд яг л сайхан өөрийнхөө байгаа юм да. Талигч нөхөр нь цэцгэн зах дээр ажилладаг байхдаа орой болгон цэцэг авчирч өгдөг байсан гинэ. Энэ ярианы явцад мань хоёр хоёулаа хань ажиллаа алдсан ганцаар талын зовлон туулж хүмүүс болох нь тодорхой болж уур амьсгал ч гэсэн халуун талан болж байгаа маа. Гэвч энэ сайхан мөчийг үргээх мэт нөгөө ааштай баян авга охинтойгоо орж ирээд хил ам таллаад эхэллээ. Учир нь Харис игчийн суудал яг түүний суудаг суудлын хажууд байж таарч л дээ. Баян авгаач менежерт гомдол гаргаж игчийг арай өөр газар цуулах гэд үзээд байгаа маа. Баян авгаад өөр сонголт байхгүй тул яалтчгүй хажууд нь сууж таарах ба хамар амаа алчуураараа дарж мараад маяглаж байгааг нь ачаад Харис игчийг илт оромжлоод байгаа болтой. Төд хөдөлгөө хөсөн хүлээс нь Диорын шин цуглуулга загварын үзүүлбэр эхэллээ. Загвар өмсгчид ээж илжээрээ гайхамшиг тансагтай шинзүүдийг толилоож, үзэгчид ч гэсэн тэдгэр бүтээлийг алмаарийн бичиж байгаа харагдана. Тэр тусмаа Харис игчийн хувьд энэ бүхэн анхны хувьчраас сэтгэл хөдлөл бүр дээцэгтэй тулж баярсандаа нүд нь гэлцэн суун.
За тэгээд нэг номин ногоо өнгийн үзэсгэлэнтэй даашинзыг хараад шууд 73 дугаарыг дэвтэртээ тэмдэглэв. Хажууд нь нөгөө хуншгүй зантай баян агуу бол түүний үйлдэлийг тасралтгүй ажиглаастай. Харин үзүүлбэрийн төгсгөлд гал шиг дүрлэлцэн кялгарн гялцах чамин тансаг улаан өнгийн даашинз гарч ирмэгцсэн. Харис игчийн сэтгэлд гал дүрлэлцэн сонголтоо өрчлөлөө. Тэрээр энэхүү улаан даашинзыг заавал өөрийн болгоно хэмээн өөртөө амлав. Шоуны дараа Харис игч нэн дээрөө харгалзах ажилтан захиалгаа өгсөж ааштай баян агуу түүний урдуур ороод өнөх сэтгэл зүрхийг эзэмсэн даашинзыг нь худалдаж авахралдаг. Энэ баян агуу хэлж байгаа. Иймэрхүү хүмүүс Диорын даашинзыг өмсгөх ирэхгүй. Бас дураар байгаа юм шүү. Угтан бол Диорын тансаг зэрэглэлийн бүх даашинз нь ганцхан хувь дахин давтагдчихгүй бүтээгддэг ажээ. Хэрэг явдал нэгэнд тударсан тул Харис игч маань өөр сонголт хийхээс аргагүй төрөв. Тэгээд сэтгэлд арай гайгүй нийцсэн 73 дугаартай ногоон даашинзыг сонгохоор болдог. Гэвч дахиад нэг асуудал гарч ирнэ. Диорын даашинзыг захиалсан хүний биеийн хэмжээнд нь яг тааруулж явах ёстой байдаг тул Харис игч Парис дахиад бараг 2-7 хоног үлдэх шаардлагатай болж байгаа маа. Гэвч бүх мөнгөөрөө даашинз авчихсан хүнд чинь Парис дамтрахад хүрэлцээтэй мөнгө үлдэх нь юу л бол. Түүний байдлыг гадарсан ааштай менежер бас дутсангүй. Та анханасаа энэ даашинзыг аваад димийл вэжтэй. Одоо тэгэд мөнгө байхгүй юм бол нутаг руугаа хурдан буцтоо гэд үг хаяастэй. Тэр мөчөд Харис игчийн тусалж байсан загвар өмсөгч Наташа гарч ирээд байцаарай. Би дизайнертай ярьж үзээд оюутлын хугацааг түргэсгэж чадна гэж хэллээ. Энтхийн эрэгтэй ажилтан буюу санхүүч залуу Харис тандан "Эгчээ, та хэд хоног манад байрлаж болно шүү дээ. Манай эгч аяллаар явсан байгаа" хэмээн сайхан сэтгэл гаргаллаа. Нөгөө ааштай менежер хүүхэн хэлэх үггүй болж эгчид туслахыг хүссэн ажилтнууд ч бөөн баяр болсоор бие хэмжээг нь авахар боллоо. Дизайнеруудын өрөөнд хатагтай Харисыг орж ирмэгц ажилтнууд нь түүний энэ хүртэл туусан бэрхшээлийн талаар бүгд сонссон тул алга тагшин ухтцгаана. Хэмжээ авчаасан ажилтан тоглоом шогломоор "Таны бие яг загвар өмсгөгч нарын шиг хэмжээтэй юм байна шүү дээ" хэмээн баяр хөөр нэмнэ. Хэмжээг өгөө Диорын офисоос гараад ивж байтал өглөө цүнхэн унгаагаад гүйж явсан загвар өмсгөгч Наташа чинь машинаараа хөргөж өгөхөр ирлээ. Харис игчийн сэтгэл хөдлөн түүний тусламжийг баяртайгаар хүлээн авав. Танилцаад удаагүй ч гэлээ Наташа охин бас халуун талан сэтгэлтэй юм аа. Эгчид зориулж тэрээр Парис хотын хамгийн үзэсгэлэнтэй газруудаар жолоодож үнэхээр л түүнийг баярлуулахыг хүссэн бололтой. Бодлогуудад санхүүж Фовлийн гэрт ирцгээв. Фовл гэртээ арай жамжаагүй бахаа эзэнгүй гэрт нь ороод явтал. Гэр орны байдал гэж ёсоор нохон горог гахаан байр. Насаараа цэвэрлэгийг хаширж ирсэн Харис игч маань энэ зүйл хараад тэссэнгүй. Шууд ханцуу шамлаад цэвэрлэгийн ажилд орлоо. Нөгөө гой сайхан Наташа ч одоо эгчид туслахаас татгалцсангүй. Орой болж Фовл хүнс хөглүүлээд орж ирэхэд гэр орн оронгоор өөрчлөгдөд бүр нэг цэмбийж байдаг шүү. Гэрээ бараг танихгүй шахам алмарын зогсох ба сая нэг ухаан орж тэднийг ийм зүйл хийхээс өөр аргагүй байдал оруулсандаа хүчил өвчлөө. Ядаж явахад Диорын нүр царай Наташа гэрт нэрээ цэвэрлэгээ хийгээд байж байгаа нэ гэж төсөөлөжгүй хальтаа манер бас ичээд байгаа бол тээ. Орон хоолны үеэр Харис игч санхүүч Фовлийн байр байдлыг ажаад үзэсгэлэнт Наташа сэтгэлтэй гэдгийг гадарлав. Тэрээр яриаг ухаалгаар Наташагийн хамгийн дуртай зохиолч руу чиглүүлэх ба Фовл ч гэсэн мөн тэр зохиолчийн үнж уншигч болж тарлаа. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture цэгийн сайтаас захиалаад үнгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа. Тэгэд энэ ярианы дараа Наташагийн сэтгэлд нь Фовлч багч чадахгүй нийцсэн байх болтугай. Шөнө болоход Харис игч Парисын тэнгэр төгсөн оддыг ширтэж мөрөөдлийнхөө хотод ирсэн гэдэгтээ одоо хэрэн итгэж өгөхгүй байгаа бол тээ. Удаах өдрүүд нь хатагтай Харис Диорын урлан руу байнга шахуу явж оюутлын машины нүргэн бүс тоорго шажигнах чимээнд дунд байх болжээ. Энэ явцдаа тэрээр агуу Кристиан Диор компанийн үйл ажиллагаа хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа талаар олж мэддэг. Баян чинээлэгч хямсгар үйлчлүүлэгчд нь байнга янз бүрийн шалтгаанаар даашин захиалчаад гэнт татгалзаж төлбөрөө өгөхгүй байх явдал нь олонтой гарч ажилчдын цалин олоход хүндрэлтэй байгаа юмсан чинь. Энэ эгчийн сэтгэл бас гүн тусж байгаа маа. Нэг өдөр гадуур салхиж явахдаа хатагтай Харис маань Маркиз гэх нөгөө загварын танхим нэвтрэхэд тус болсон эрхэмтэй таарлаа. Түүнийг Парист хэд хоногийн турш үлдэхийг сонссон Маркиз цэцгийн захаар хамт болохыг өрөв. Тэд хамтдаа алхах зуур Маркиз эгч тандаа хэлж байгаа. Хамаг хоримтлуулсан мөнгөө ганц даашин заахад зориулах шийдвэр гаргана гэдэг үнэхээр зөрөгтэй явдлаа. Хэмээн магтав. Харис эгч хариуд нэмсэглээд "Миний хамгийн дотны найз хүртэл үнийг тэнэглэл гэж бодсон юм шүү дээ" гэж байна. Маркиз харин түүнд "Би бол таныг ойлгож байна. Миний хувьд үзэсгэлэнтэй даашин царах бүртээ өнгөрсөн алтан үеийн дурсамжуудаа санагалздаг юм" гин шүү. За тэгээд дандаа гуниг дурсамжиндаа амьдрна гэж юуж яах вэ? Энэ Маркиз ах чи харин Харис эгчийг дагуулад баячуудын цугладаг кабарет шоу маяг үзчих дагуулж чор болов. Тавга чимэглээд голд нь ганцхан өмнөх юм тавихыг Франц хоолгин гэдэг шиг тим хоол идээд ориглуун дарс цулгаад л бүжиг хөгжимд баясаад л байна. Харин манай Харис эгч бүр гараад өглөө. Тэгсэн тэнд нөгөө Диорын нүр царай Наташа байж таарад эгч нь хоёр хэд гурван үг солиод дамжваа. Наташа ч явахтай компанийнхаа шахалтаар харилцаж татахын тулд хөөрхнө хийгээл явах үүрэг даалгавар авсан бололтой. За тэр ч яг уу энэ хэд мэн оройг чухам цэнгэн хөгжилтөөр шийджээ. Бүжиглээд л угаадлах юм. Наастай хүмүүс гайгүй гадаа. Шөнжин шоуцсан хатагтай Харис маань өглөө сэрээд цагаан артал аль хэдийн аргууч болжээ. Ом хөнгөө яран сандарсаар Диорын урлан руу такси өрж марээд гүйж Харисаар очтол дизайнер нь амар ууртаар ингэжилдэг. "Та цагаа барьсангүй, бидний ажлыг хүндэлсэнгүй. Би танд үйлчлэгээ үзүүлэхээс татгалзаж байна" гэж авд юм да. Яжижтэл нөгөө хямсгар менежер хүүхэн "Одоо яа гэхвдээ мөнгийг нь буцааж олох хүсэлт гаргая" энтрийг болоо авчлаа шүү. Харис тэдний өмнө толгоо хийж "Би ёстой байж боломгүй алдаа гаргалаа. Өөрөөсөө ичж байна. Би та бүгдийг Диорыг үнэхээр хүндэтдэг. Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа. Мөнгө авахгүй даашин цэг минь урлаад өчгөлдөө" хэмээн чин сэтгэлээсээ гуйсаар байв.
Тэнд байсан офис ажилтны эмэгтэй Харис эгчийг чин сэтгэлээсээ гэмшиж байгааг хараад өрөвдөж өөрийн хурган эрх мэдлээ ашиглан эгчийг явахаас өмнө ядаж Диорын бүтээлүүдийг хэрхэн хийдгийг харуулахаар шийддэг. Эсгүүр ойдол чимэглэгээд олон танхимаар дамжсаар эцэстээ нөгөө авах гээд аз дутсан улаан даашинзаа олоод арчихмаа. За тэгээд Диорын өнцөг болон бүрийг харж танилцсан хүн чинь өндөр зэрэглэлийн хувцас гэж юу болохыг үнэн утгаар нь ойлгож байгаа юм. Нэг харсан мань хүн бүр тэдгээр ойдолчдын дунд орж суугаад ад жаргалтайгаар хувцсын товч дээр хатцсан сууж ах шиг. Эндээс дүгнэхэд энтхийн ажилтнууд бүгд л эгчийн хүсэл мөрөөдлийг ойлгож даашинзыг өөртөө тааруулаад ойж өгөхийг хүлээн зөвшөөрсөн бололтой. Даанч нөгөө ааштай менежер хүүхэн ирээд түүнийг олж харснаа бүр нэг янзгүй болоод л явчлаа. Тэгснээ эгчийг өрөөндөө авчираад уулзж байна. Та ер нь яагаад заавал эндээс даашинз авах гээд байгаа юм бэ? Баян чинэлэг хүмүүст зориулагдсан газар гэж зөндөө хэлсэн биз дээ. Тансаг даашинзыг өөрийн болголоо гэхэд өмсөх газар байгаа мó ер нь? Шал угаахтаа өмсгөө юу гэл бүр нэг доромж өгнүүдийг урсгаж байдаг шүү. Эгч хариуд нэлж байгаа. Энэ бол миний мөрөөдөл байгаамаа гэдэл маш товч тодорхой хэлээ зогсож байтал хаалга тогшиж чимээ гарч Наташа ягаан сарнаа баглаа дэвсээр орж ирлээ. Тэгсэн энэ цэцэг ноён маркизаас хатагтай Харис зориулсан бэлэг байх ба үдийн цай хамт уурлаг хүртэл хэлгээжээ. Энэ үйл явдлыг харсан менежер ноён маркиз хэзээч хэнийг ч хүлээж авдаггүй хүнтэй гэхэд Харис эгч түнд та өөрөө намайг хинч биш гээгүй юу гэд ёстой нэг таарсан хариуг нөгөөд гараад явчих. Орой болоход хатагтай Харис өөрийг нь гэртээ байрлаж юу сайхан сэтгэлтэй Паул залуутай Парисын гудамжаар алхангаа элдвийг хурж өрнөө. Тэгсэн Паул хэлж байгаа. Би гэхдээ энэ Диорыг удаа хугацаанд тэрчүүлнэ гэдэгт итгэхгүй байна уу гэдгийг Харис эгчлэр хариудна. Ухаантай залуу хүн байж чи одоо юугаа яриад байгаа юм бэ? Чи нэг арга ухаан бодож олно байгаа. Би чамайг өөрчлөлт хийж чадна гэж итгэж байна гэж ирээд л зад хөөргөж орхилоо. Тэгсэн тэдний замд нэг шинэ киноны нээлттэй арга хэмжээ болж байгаа бололтой алдартай жүжигчин машинаас бууж ирээл хүмүүс хашгиралдаал бөө юм болж ив. Манай хоёр дөхөө дартал тэр дунд нөгөө завар өмсгч Наташа дууж явна. Энэ охин чинь бас жүжигчин болж байгаа юм байна шүү дээ. Эгч бол таньдаг хүнээ олж харсан гэдэг шиг диско дуучна. Наташа угаасаа тэгээд илтгэн болохоор тэднийг олж хараад ирж мэдлвэ. Гэхдээ Наташа гол дүрийн жүжигчинтэй хит ойр байгааг Паул олж харчаад бас хөөрхөн атаархаад байгаа бололтой. Үүний дараа Харис эгч Паулыг тайвшруулах хайдаж эдгээр зүгээр ажлын шаардлагаар ингэдэг охоо гэдэл нөгөө Паул нь та намайг Наташатай хүчээр холбох гэсэн хэрэггүй. Би Наташа сайн байлж энэ бүхэн мөрөөдлөөс өөр юу ч биш. Та энэ талаар дахин бүү ам нэгэрэй гэл баг уурлаад байгаа юм уу хайшийн зөвлөгч. Орой унтахын өмнө хатагтай Харис нөхрөөсөө үлдсэн бүгжийг атгангаа юу мөрөдөж Парист ирснээр эргцөөлж талигч нөхөр нь түүнийг ийшээ илгээсэн ч юм шиг бас эсвэл маргааш түүнийг гэртээ өрсөн маркизгийн хэрхэмтэй уулзрах хувь тавилантай ч юм шиг сонь бодогдож байгаа болтой. Маргааш нь Харис эгч маань эрхэмсэг баян маркизийн гэрт ирлээ. Маркиз түүнийг англи маягийн цайгаар дайлж байснаа зургийн цомог үзүүлээгээд дагуулад явлаа. Тэгсэн энэ маркизгийн хэрхэмч нь бага настай англи зурдаг байсан ба Харис эгч чинь ягаад өөрт нь гүн сэтгэл төрүүлснийг инхүү тайлбарлав. Англи зурдаг байхад гадаад хөхтгээд намайг их дээрлэгдэг байсан. Гэтэл тентхийн нэг цэвэрлэгчигч миний нүлэмсийг арчиж намайг байн гаргадаж тайвшруулдаг байсан. Тэр хүн тантай их адилхан. Тиймээс л таахнаас надад танил дотн санагдаад байсан юм билээ гэж ütгэх шүү. Шинэ учрлын эхлэл мэхлэлгээ бөөн том юм мөрөөдсөн байсан Харис эгч маань өөрийг нэг бага насны дурсамжинд үлдсэн сургуулийн цэвэрлэгчтэй зүүрснээс болоод хамаг найдвар нь агаарт замхарч нүдэндээ нулимс цэлэнглүүсээр тэндээсээ шууд гараад явчихв. Харин нөгөө маркизгийн хэрхэм юу болоод байгааг ойлгож байгаа малга. Хичнээн сэтгэл санаа нь авах юмгүй болсон ч гэсэн хатагтай Харис Диорын даашинзаа авах гээд компани дээр ирэхэд тентгийн маш олон ажилчид нь хамаг юмаа хамаад ажлаасаа гараад явж байна. Компани нь орон тооны цомтгол хийсэн бололтой. Гэтэл хатагтай Харис тэднийг буцаад шууд ажил руугаа орохыг уриалах ба менежер хүн дээр очиод энэ олон гэр бүлээ тижээж байгаа ажилтнуудыг яагаад шууд халж байгаа юм бэ гэд тайлбар нэгтэл өнөөх нь шууд өдөснө. Таны оролцохгүй зүйл гэж байхаа байжээ. Энэ бол байгууллагын дотоод асуудал гэд хүүтэн хөндий өгсч болоод. Эгч харин бууж өгөлгүй нөгөө үедээ дагуусаар шууд хамгийн том захирал мистер Диорын өрөө рүү дахиад орчлоо. Захирлын өрөөнд орсноо дэрэгдэх зогсох санхүүж Паулыг урагшлуулахад эрхэм ноён Диор та хэдэн хормыг бидэнд гаргана уу? Санхүүж Паул танд санхүүгийн ямлаас гарах шин санааны талаар хуваалцуулна гэд авлаа. Паул тулгамдсан чиглэлээ захиралдаа андан Диорыг бид зөвхөн Парисын гудамжинд биш дэлхийд гарах хэрэгтэй. Зөвхөн тансаг даашинз гэлгүй олон төрлийн хувц сэргэллийг загварчиж энгийн хүмүүс ч гэсэн зориулж бараа бүтээгдэхүүнээ гарвал бид илүү өргөжих боломжтой гэж өөрийн бод сандаг зүйлээ ноён Диор түүний энэ санааг дэлгэрэнгүй тайлбарлах 10 минутыг олголоо. 10 минутын дараа Паул Мишель тодруулсаар захирлын өрөөнөөсөө гарч ирэх ба Харис эгчигээ тэрч аваад чухам баярлж байна. Тэгээд өнөөдрөөс ажилтнуудыг цомгох биш илүү олон хүн ажил авах хэрэгтэй боллоо гэж хэлхэн тэрэ. Энэ бүх өөрчлөлтийн эхлэл нь хатагтай Харис юм а гэж эгчид баярж талархснаа илэрхийлв. Харин нөгөө ааштай менежер тэр дундуур чимээгүйхэн гарч яваа харагдана. Үдшийн бүрий болоход хатагтай Харис санхүүж Паул хоёр нэг айлын гадаа очин хаалга тогших ба хийнэд ирж байгаа юм болоо гэсэн нөгөө ганц өдрийн дотор ааштайгаас даруухан болсон менежер өхөн хаалга тайлж байгаа маа. Мань хоёр тэдний дороод ятгах үйл ажиллагаанд орлоо. Хатагтай Харис түнд хэлж байгаа. Эрчүүд чинь эмэгтэй хүмүүсийн юу хүсэж байгааг хизээч бүрэн дүүрэн ойлгодог юм аа. Таны олон жилийн туршлага хичээл зүтгэлгүйгээр Диорыг төсөөлөхийг аргагүй. Тиймээс та ажлаа хэвэн өргөжлөх хэрэгтэй. Диор танаар дутаж байна хэмээн нүгэрсгөр учрлав. Эгчийн энэхүү чин сэтгэлийн хүндэтгэлтэй үгсийг сонсоод менежер хүнд санааг өөрчлөх шиг боллоо. Тэд мөн түүнээс Наташаг Парисаас явж мөрөөдлөө өгөх болсон тухай сонсоод гал тэрэгний буудлын зүг яарангүйлээ. Гал тэрэгний буудлын дээр анх хатагтай Харисыг Парист найрсгаар угтан авсан бүбүүчин өвөөнөр хөөе мисс Диор гэсээр эгчийг таних ба эгч ядах юмгүй Наташаг нь тэр хүн юм биш үү гэд олоод өгчв. За Паулын хувьд одоол нэг зоримог алхан хийвж эндээс битгий яваач надтай Парист үлдээч итэргээд Францаар бол сүрхий их уран үгсийг зохиож усгаж байгаа болтой. Гэхдээ тэгээ явахдаа Наташигийнхаа санааг өөрчлөөд авч үлдэж чадлаа.
Энэгч мань Парис дээрээ татаж гунтсан байсан цэцэрлэг туслага хийж байгаа юм шиг маш олон хүнд буян боллоо доо. Маргааш өглөө хатагтай Харис сүүлчийн удаа Диорын байшинд хүл тавилаа. Зүр сэтгэлээ зориулж уухгүй хөдөлмөрсний үр дүнд мөрөөдлөөсөн Диорын дайшинцэн ч бэлэн болж. Үүнийг л гайхамшиг гиндэ гэдэг шиг түүний Парист хаялаа сэтгэл хөдлөм дурсамжтай мөчүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Ийхүү Харисэгч мань чамдамаа чирсээр гэртээ босч ирлээ. Гэр орны ажлаа хийгээд ивжил оройн ажил олгогч нарийнхан нэг буюу жүжигчин болох мөрөөдөлтөө бүсгүй бөөн зовлон тоочсоор тэдний дээр ороод ирв. Амьдралыг нь өөрчилж магадгүй чухал үслэгт очих ёстой ч даашинц нарилгааргүй толд болсон өөр өмсөх зүг юм байхгүй мөх үү? Энэрэнгүй Харисэгч одоо түүнийг хараа сэтгэл нь өвдөж өдрийн бодол шүнийн зүд болон байж олж авсан нөгөө өөрөө ч өмсч үзээгүй шив шинхэн Диорын даашинцаа түүнд зээлдүүлэхээс өөр аргагүй төрөв. Ядаж явахад тэр даашинц энэ бүхэнд нь бүр яг таарчих юм аа. Игчийн өмнөөс бүр хармын сэтгэл төрж идэг шүү. Харисэгчийн ачаар асуудал нэрийн шийдэгдсэн тул хүүхэн бөөн баяр усаар үдшилэг рүүгээ яваад өглөө. Заримдаа сайхан сэтгэлтэй байхын сул талч юм шиг ер нь яамаарч юм. Маргааш өглөө хатагтай Харис нөгөө хүүхний гэр цэвэрлэгээ хийхээр очтол өнөөх үнтэй тансаг даашинцыг нь буудан дээр хайхрамж өгч нь хумаа шидэж орхисон байх юм аа. Тэр бүвэл хормойн шатаж зарим хэсэг нь урагдаж цоорсон харагдана. Юу тохиолдох нь вэ? Энэ гайхал хүүхэн чинь хүний үнтэй цайтай эмийг нь уйлж унжиж өмсч явчихад ил галын дэргэд уруулаа бутаж байхдаа хормойг нь төлөд тайцсан юм байна шүү дээ. Амар үнтэй даашинц болохоор хүмүүс ч түүний зург хүргийг нь аваад амжиж. Тэгснэ хатагтай Харис ийм зүйл болчлоо. Гэхдээ би зүгээрээ санаа зовлтгүй өдргээд бичиг үлдээсэн ч баг шиг. Энэ мөчөд их чинь шал дургуун хурч хэр баргийн юмд уурлаад байдгүй юм чиглээ. Үнэхээр бухимддаг. Нөгөн төлбөргээд задгаа мөнгө үлдээснийг нь бадж чаяа тагж хизээч эдэнд ажиллахгүй гэсэн шиг түлхүүрийг нь хаалганы завсар шуугуулад эндээс бүр мөсөн явлаа. Тэр даашинц бол ихчийн хувьд яавч зүгээр нэг хувцс биш үлээ. Бүхий л хүсэл мөрөөдөл сэтгэл зүтгэл нь шингэсэн зүйл шүү дээ. Харин одоо өмсөж амжаачгүй байтал сүтгэгдсэн байхаар нь одоо яах юм болж байна. Голдоо ортол гомцсон хатагтай Харис гүүрэн дээрээс голын ус руу урагцсан даашинцаа хамаг мөрөөдлөхөө амтаар чулуудж орхилоо. Дараагийн хэдэн өдөр игч маань гэрээсээ цуусангүй. Төдөөдлгүй найз зөвхөн түүнийг сэтгэл готрлаасаа болоод бодлохгүй алхам хийхгүй юмээ санаа зовж арчтай хамт гэрийн хаалгыг хүчээр шахав өвдөд ороод ирлээ. Энэ хоёр явдаа игчийн сэтгэлийг дээрдүүлэх гэж байдгаараа л хичээж байгаа юм найзын түнд. Чиний даашинз гихт их алдартай болсон. Угаасаа тэр хачин охин анхаарал татах гэж хэрэгээр шатаагаа үсттэй. Сонин дээр хүртэл гарсан байна. Гэт түүнд шатсан даашинзыг нь өмсөд очиргүй инээсгэлэн зогсох нөгөө хүүхний зургтай сониг харуулв. Игч болохоор дотроо нэг ч удаа өмсөж үзээгүй байсан штэ гэд харамсаастай. Тэр цагаас хойш хатагтай Харис маань бүтлгүүцэн мөрөөдлөө мартахыг хичээж цэвэрлэгээ гэдэг айлдаа анх харж байсан Диорын даашин зүртэл түүний сонирхлыг татгаа олжээ. Ядаж яга тэр айлын эзэгтэй нүртэл аятайхан байжгүй нөгөө сон дээр гарсан мэдээний тухай яриад иг дүцлэгэнд төрүүлчихэм. Харис игч маань бухимдаж ажлаа орхин явахдаа тэднийхээс үлдэгдэл цалингаа хүртэл нэхэд дамжваа. Нэгэн өрөө гэр орны ажлаа хийгээд байж байтал хаалга тогших чимээ гарлаа. Хатагтай Харис гэж хаягсан томоо хайрцагтай илгэмж баглаа. Цэцгийн хамтар ирлээ. Нийгэд хартал юу хийсэн гэж цаана Диорын урлангаас игчэд зориулж бэлэг явуулсан юм байна шүү дээ. Дотроос нь гарч ирсэн захианд инхүү hitсэн байв. Эрхэм хүндэт хатагтай Харис минь ээ. Таны даашинз шатсан тухай мэдээг сонноос олж харлаа. Мэдээж та дахиад л хий нэгэнд хэтэрхий сайхан сэтгэл гаргасан байх л та. Энэ мэдээ бидний борлуулалтыг өсгөхөд хүчтэй нөлөөлсөн ч таны өмнөөс бид үнэхээр их харамсаж байна. Таныг Парисаас буцсны дараа хатагтай Аулоны нөхөр мөнгө шамшигдуулсан хэрэгээр баримтлагдаж одоо шоронд байгаа. Түүний тантай зэрэгцэж захиасан улаан даашинзны төлбөрч төлөгдөөгүй. Тиймээс бид таныг маш их шохороож байсан тэр даашинзыг дахин засварлаж таны хэмжээгээр ойж бэлэн болгосноо инхүү илгээж байна. Харин сарнаануудыг бол ноён маркизаас илгээсэн шүү. Энэ удаа даашинзаа галаас хол байлгаарай. Чин сэтгэлийн хайр талархлаа илгээе. Диорын андуудаас нь гэжээ. Үзэг зөвлөгтөд засгийн газраас Ахмад дайчдад зориулан дурсгалын үйлчлэг зохион байгуулах ба үйлчлэг дээр хатагтай Харис өнөө гайхамшигтай улаан даашинзтайгаа хүрэлцэн ирэв. Танхимд байгаа бүхний нүд түүнийг дагна. Найзууд нь түүнийг алмарын ширтэж арчи инээмсэглэсээр та үнэхээр өөр харагдаж байна гэхэд хатагтай Харис магадгүй даашинзнаас болоод тэгж харагдаж байгаа хаа гэж хариулв. Арчи харин түн зөөлхнөр үгүй ээ энэ зөвхөн даашинз биш. Хүнийг дотоод гоо үзэсгэлэн гэрэлтүүлдэг. Даашинз бол зөвхөн тэр гэрлийг тодтох хэрэгсэл юм аа. Жинхэнэ гоо үзэсгэлэн насыг үл тоон амьдралын хүнд хэцүүг үл анзаарн цэцэглэж чаддаг юм. Хэмээн түүнийг магтан цаашаалаа. Ийхүү түүний сайхан үгсэд сэтгэл хөдлөсөн хатагтай Харис өмнө намалсан ёсороо арчитай хамт бүжгэлснээр энэхүү кино маань ад жаргалтайгаар төгсөж байгаа юм. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагах замдаа хатагтай Харис хизээч хүн чанараа алдаагүй юм аа. Олсон бүгжээ эргэлзэлгүй эзэнд нь буцаан өглөө өөрийг нь байнга шүмжилдэг байсан менежер бүхэнд гомдож байсан ч өнгөрснийг мартан уучлж ажилтгүй болоход нь ятгсаар бод ажилд нь буцаан орууллаа. Ноён маркизийн сэтгэл нь хайр биш зөвхөн хүндэл гэдгийг нь ойлгож тэр дор нь нэг тийш нь болгов. Сайхан сэтгэлээр туссан ч санаатаагаар мөрөөдлийн даашинзыг нь сүйтгэсэн хүүхнийг хүртэл нүдэн ханаад өнгөрөөлөө. Эцсийн мөчөд харин амьдрал түнд илүү үнцэнтэй шагналыг хүртэлээ шүү дээ. Мөн нас хүүс, шашин шүтлэг, нийгмийн тогтсон хэв хэмжээнээс үл хамааран хорвоогийн хамаг хүн чамаг шоолж исэн ч бид бүгдээрээ мөрөөдлөхөдлөө амьдрах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя. Ингээ та бүхэн манай контентийг үзсэн бол лайк болон сабскрайб дараарай. Дараагийн удаа илүү сонирхолтой кино орно шүү.